Улсын хурлын нэр бүхий гишүүд оюутлын хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай гэдэг байдлаар Монгол Улсын засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа. За өнөөдөр энэ хүрээнд их асуудлаар манай сурвалжлагч Дэлгэр Цэцэг тодорхой нэр бүхий гишүүдээс тайлбар авсан байна. Ингээд Дэлгэр Цэцэгтэй холбогдъё. Өдрийн төрөй Дэлгэр Цэцэг. За өдрийн төрөй. За тэгэхээр оюутлын гэрээг өөрчлөх шаардлагатай гэдэг энэ шаардлагыг засгийн газрын зүгээс яг ямар байдлаар та хүлээж аваад уг нь улсын хурлын нэгдсэн чуулганы хурлаан дээр бол шинжлэлийн засгийн газрын сайд нар өөрчлөх шаардлагагүй мэдээ тайлбар хийлээ суужсэн шүү дээ. За тэгэхээр мэдээж улсын хурлын нам бүлэг харьяалалгүйгээр 25 гишүүн санал нэгдэж оюутлын гэрээг бид ер нь эргэж харах хэрэгтэй юм аа. За 30 жилийн хугацаатай хийсэн юм гэрээ өөрөө тогтвортой гэдэг Монгол улсыг за гадны хөрөнгө оруулалтанд за улс төрийн шийдвэр нь хийсэн гэрээ тогтвортой байлгаа гэж харахаас илүү Монголын ард иргэдэд илүү өгөөжтэй байх. За аль талдаа харилцаа ашигтай байх гэдэг энэ гэрээний томоохон зарчим дээр үндэслэж хийгдэх хэрэгтэй юм аа. Энэ чүүднээс улсын хурлаас 57 тогтоол гарсан гэхээр 57 тогтоолын мэрэгчлэлтийг бид хангаж ажиллах хэрэгтэй юм аа гэдэг энэ зөв шаардлагыг засгийн газрын тэргүүнд тавьсан. За өмнөх засгийн газрын тэргүүнд ч гэсэн энэ асуудлыг тавьж за засгийн газрын тэргүүнийг огцруулах хүртэл асуудлыг хэлцэж байсан. За тухайн үед бол засгийн газрын гишүүн байсан Сүхбаатарын Батболд за Риотинто компани удирдлагуудтай уулзаж энэ асуудлыг бас нэлээдгүй ярилцаж за энэ асуудлаа тохиролцоонд за бид ямар ч хэлсэндээ санхүүгийн хямрал нүүрлж байгаа энэ үед бид тохирлох хэрэгтэй байна. Доктортой байдлаар байгуулах энэ гэрээндээ доктортой байх улс төрийн шийдвэр нь доктортой удаан хугацаанд үргэлжлэнэ гэдэг бол гадны хөрөнгө оруулалтанд хамгийн чухал байдаг учраас бид бас энэ асуудлаа эргэж үзэх шаардлагатай амаа гэдэг энэ зүйлээр хандаж за ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн байрсан шаардлага хөрвүүлсэн гишүүд маань эргүүлэн татчихсан. За бид бол ер нь үеийн засгийн газарт энэ асуудлыг байнга тавих болно. Заавалжгүй энэ шинжлэлийн засгийн газрыг гэдэг юм хамгийн түрүүнд ингэж асуудал оруулж байгаа зүйл бишээ бид өмнө нь энэ асуудлыг тавьж исэн гэдэг зүйлээ эхлээд онцолсон. За мэдээж гадны хөрөнгө оруулалтыг бид хязгаарлах гэсэн биш, зогсоох гэсэн биш. За гадны хөрөнгө оруулалтын томоохон компаниудыг ч гэсэн бид Монголоос гар гэсэн нэг ч юм зүйл ярихгүй зөвхөн аль талдаа ашигтай байдаг энэ зарчмыг баримталж монголчуудад илүү их ашигтай байхаар яриач. Дээрээс нь хэн зах зээлээр алт зэсний үн өсөж байгаа энэ үеэр нь ч гэсэндээ бид бас асуудлаа эргэж харах зүйтэй юм а гэдэг зүйлийг ярьж байгаа. Анхны хөрөнгө оруулалтаа нөхнөө гэдэг бол одоо оюутлогоо төслийн тухайд бол маш боломжтой ойрын хугацаанд бол нөхцөлийн боломж харагдаж байгаа учраас бид бас 30 жилийн хөллөх хэрэггүй гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. За засгийн газрын төвшөнд бол мэдээж энэ асуудлыг авч хэлсэн. За гэхдээ явцуурлахгүйгээр зөвхөн оюутлогоо гэлэхгүйгээр стратегийн одоо гэж нэрлэж болохоор энэ ордууд дээр бүтэн дээр нь бид асуудлыг эргэж харъя гэдэг ийм үндсэн дээр за 2012-оос 16 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бид туслахын зүйтэй юм а онцлог шаардлагагүй маа гэдэг тайлбарыг хийж ирсэн. За ингээд улсын хурлын нэгдсэн чуулган дээр засгийн газрын 2012-оос 16 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах үед бол мэдээж энэ санал нэгдсэн гишүүд за тэр дундаа Батэрдэн гишүүн бас нэлээдгүй эсэргүүцлээ илэрхийлсэн. За ингээд хэдийгээр санал хураасан боловч өрдөө 1% саналаар асуудал оюутлогоо биш за стратегийн ордууд гэдгээр нь оруулахын зүйтэй юм а гэдэг дээр их хурлын гишүүд санал нэгдсэн байгаа. За ингээд энэ асуудлаар ер нь мэдээж байр сууриа нэгтгэсэн гишүүдийн тухайд бол намын харьяалтаа одоо багтаад намынхаа асуудалд илүү их анхаарал тавьж та хэдийгээр өөртөө гар үсэг зурсан боловч эсрэг талд конот дарлаа гэдэг асуудлыг улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ онцлож байсан. За үүний дараа ч гэсэн бас мэдээлэл одоо тэгвэл дээрх гишүүд ер нь яг ямар хөө байр суурьтай байгаа юм бэ? Эсрэг конот дарсан гишүүд энэ саналаасаа татгалсан юм уу гэдгийг тодруулсан. За дээрээс нь дараагийн алхам яг юу байж болох юм бэ гэдэг зүйлийг ярьж байгаа юм. Тэгээ зарим нэг хэл мэдээллийн хэрэгслүүдээр яриад байгаа дээрх гишүүд Монголоос одоо хөрөнгө оруулагчдыг болтуулах гэсэн. За ингэснээр дэлхийн дээр за гадны улс орнуудад Монгол Улсын засгийн газар одоо байгуулсан гэрээнээсээ буцдаг ийм жишээ тогтчих юм ийм имзэглэл байна гэдэг зүйлийг шүүмжлэлтэйгээр хандж байгаа. Энэ бүхнээр бас тодруулах авсныг үзэж тандаад аврагъя. Өнөөдөр одоо биднийг бол янз бүрээр гүтгэж байгаа. Энэ том хөрөнгөлөлтийг хөөж гаргах гэж байгаа. Энэ дэлхийн эдийн хямрал энэ улс орны хөгжлийг одоо зогсоох ийм одоо үйл ажиллагаа үүсгэх гэх мэтлэн ярьсан. Бидэнд тийм ямар ч санаа байхгүй. Тийм учраас энэ асуудлыг бид ярих хэрэгтэй. Бид өмнө нь ч одоо ийм уян хатан байдлаар нэмийг айл болохоор одоо зөвхөстэй талд нь байлгах гэнтлээ бид ажиллаж ирсэн. Нэг жишээ хэлэхэд бид яг бүтэн нэг жилийн өмнө Монгол Улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболдыг огцруулах тухай засгийн газрын огцруулах тухай асуудал тавьж ирсэн шүү дээ. Тэгээд энэ шаардлагын үр дүнд бол тухайн засгийн газрын тэргүүн ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Риотинто компани одоо
Trento компани одоо түүзэн дарагтай улс зохион байгуулад тэгээд одоо өнөөдөр бол яг энэ хөрөнгө оруулалтын одоо асар эзэгтэй энэ цаг үеийн хугацаа байна. Энэ одоо санхүүгийн үйлрэлт багтаагаад бид нар дэлхийн одоо санхүүгийн зах зээл дээрээс бид шаардлагатайгаа $4 тэрбум хөрөнгө мөнгөийг одоо бид босгох хэрэгтэй байна. Энэ хүртэл одоо танагтууд маань энэ асуудлыг одоо авч үзээч гэдэг ийм одоо ярилцлага болсон ийм шийдвэрт хүрсэн. Тэгээд тэр байдлыг бид бол хүлээж аваад зохицуулах асуудлаа бид хойшлуулж ирсэн шүү дээ. Гэх мэтлэнгээр ингээд бид нар бол талаас нь ярилцж болно. Тэгэхээр өнөөдөр бол энэ хоёулын хөрөнгө оруулалтын гэрээ энэ хойны нөхцөлийн гэрээ энэ бол асар одоо их сайн гэрээ болсон гэдэг байдлаар магтанд болдог. Одоо гарын үсэг зурсан тухайн хамтсан засгийн газарт байж гарын үсэг зурсан хүмүүс маань бол үнэхээр одоо амралтаа ярьдаг л да. Тэгэхээр тэнд ярьж байгаа байдал бодит өнөөдөр амьдрал дээр байгаа байдал тухайн одоо яг гэрэн дээр орсон зүйл заалтууд өнөөдөр амьдрал дээр одоо хэрэгжиж байгаа хэрэгжихгүй байгаа энэ юмнууд нь ямар одоо төвшөнд байгаа юм бэ гэдгийг одоо нэг талаас нь ярьж ойлгох юм шаардлага бол бий гэж байна. Ярилцъя гэж байна. Ярилцлагаас одоо энэ засгийн газар зогтоож ирэхгүй. Бид одоо засгийн газрын ерөнхий сайдад энэ 23 одоо улсын хурлын гишүүн гарын үсэг зурсан шаардлагыг бид хөрвүүлээд байхад өнөөдрийн хүртэл одоо ямар шарив байхгүй. Улсын хурлын гишүүдийг хүлээж аваагүй. Тэр ийм байдлаар байж болохгүй те бид нэг жилийн өмнө засгийн газар шаардлага хөрвүүлэхэд тэр дор нь хариу өгдөг. Тэр дор нь бидэрт уулздаг. Бид засгийн газарт дахиад одоо шаардлага тавихад засгийн газрын ерөнхий сайд нь тухайн одоо хөрөнгө оруулагч талтай уулзалт зохион байгуулдаг. Ийм л одоо ажилчин төрийн ажил албач ингэж явагдав. Өнөөдөр одоо дэндүү улсын хурл бол хүч суулж байгаа юм шиг үстэй гэсэн ийм одоо бодлол байгаа. Тэгэхээр тийм учраас бол бидний янз бүрээр одоо хардж энэ эрх ашигт харшилсан мэтэр ингэж одоо хэвлэл мэдээлэлээр үлгүтгэж годааж бол хэрэггүй. Бид одоо ил тодор ярилцлага бол ил тодор бид хизээш одоо тэр аймаг хомоноос парламент гэдэг хүнийг хараагүй аймаг хомоноос компани гэдэг одоо тэр компани засгийн газар байж байгаа учраас үүний засгийн газарт л бид шаардлага тавьдаг. Бид ямар нэгэн одоо энэ манай намын дарга засгийн газрын төвлөрч байгаа учраас бид болий гэдэг ийм асуудал тавьж байгаагүй. Скватрын баталд бол одоо манай намын дарга манай одоо олон хай бүрдүүлж байгаа засгийн газрын тэргүүн намын дарга байсан шүү дээ. Бид одоо зарчмын асуудлыг энэ их орны том эрх ашигаас одоо үүднээс бидний ийм асуудлуудыг тавьчихсан. Тэгээд тийм учраас ийм асуудлуудыг таны их хурлд одоо өөрөө цаашдаа яах вэ гэж бид их хурлд энэ асуудлаар төр хороо байгуулах гэдэг ийм асуудлыг тавина гэж ингэж одоо бодож байгаа. Тодорхой нэг асуудлаар улсын хурлын одоо захирамжаар тогтоолоор төр хороо байгуулж тухайн ажлыг бол судлаад төлөвлөгөө хийгээд дүгнэлт гаргуулад ийм үр өгөхөй төр хороо байгуулж болно. Тийм учраас энэ асуудал бид нар ингэж л ачааллууд л өгч ажиллахгүй юм бол өнөөдрийн одоо засгийн газрын мөрөө төрт оюутлага гэдэг нэрийг аваад нийтэд нэг том томд маажаад нэг ингээд нэг вантан жонхооруулдаг ийм одоо арга ихээр тэгээд энэ ажлыг одоо ингээд бүдүүрүүлээд авах юм бол энэ цаана одоо ард түмний эрх ашиг улс орны одоо эрх ашиг жинхэнэ хөгжлийн эрх ашиг бол хохирохоор юм а. Бид оюутлагыг яагаад хамгийн түрүүнд яриад байгаа вэ? Оюутлагын энэ том орд газрыг бид зөв одоо нэг эхлэлийн зөв тавьчих юм бол дараагийнхаа одоо том ордуудыг дараагийнхаа одоо стратегийн ачааллуудтай орд газруудыг бид тэр одоо голдролоор явуулмаар байна. Тэгэхээр стратегийн орд газрууд дээр мөрдөгдөж байгаа зарим гэрээ контрактыг ч гэсэн эргээр харна гэдэг ийм утопхи тайлбарыг өгсөн байна. Тэгэхээр одоогийн түвшинд бол стратегийн гэж батлагдсан улсын хурлаас батлагдсан 15 орд газар байгаа. За нөгөөтэйгөр улсын хурлын 2 дугаар хавцалтад бас багтсан 39 орд газрын жагсаалт байгаа. Энэ нэчлэн өөрөө стратегийн ангилалд багтж байгаа орд газруудын шалгуур үзүүлэлтүүдийг бас өөрчлөх шаардлагатай гэдэг байр суурь явагдаад байгаа. А гэхдээ стратегийн ордууд дээр мөрдөгдөж байгаа гадныхтай байгуулсан гэрээ хэлцээрийг эргэж харах шаардлагатай бол бас нөгөөтэйгөр хилийн чанар дах Монгол улсын нэр хүндэд нэлээд халтай юм шиг юм байр суурь харагдаад байна. Яагаад гэхээр Монгол улс Канадын Hang Resource компанид байгуулсан гэрээний нөхцөл байдал дээр ч гэсэн харагдаж байсан. Анх гэрээ байгуулсан дараа нь гэрээгээ өгчөнгөө болох байдалтай иймэрхүү тогтолцоо
За ер нь уудуурхайн салбарт бий болчихлоо. За улмаар энэ гадаадын хөрөнгө оруулагчдыг үргэлж нэг сэтэл болохгүй гэсэн боломжлол байгаа даа. Энэ тал дээр ер нь оюутлын гэрээг өөрчлөх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байгаа нэр бүхий гишүүд ямар байр суурьтай байгаа вэ? Бид бол өөртөө ямар ч хэлсэн стратегийн ордууд дээр яригдж байгаа. За дараагийн гэрээний асуудал биш. Бид зөвхөн оюутлын тухайд ярьж байгаа. Яг гэвэл бид өөрсдийнхөө хамгийн их хөрөнгө оруулалтаа одоо хамгийн эхлээд гэрээгээ байгуулчихсан хөрөнгө оруулалтаа шийдчихсэн. За мэдээж тэгвэл ажиллагаа нь ингээд үргэлжлүүлж явж байгаа. Энэ төслөөс ахуулаад дараагийн болох томоохон төсөл гэрээнүүд дээр ч гэснээр бид эргэж харах шаардлагатай байна гэдэг зүйлийг ярьж байгаа. Дараагийн одоо Монгол Улсын төрийн мэдээлэлд байгаа 5-7 ордын газар ч байна. За мэдээж зарим нэг стратеги гэж олон улсад зөвшөөрөгддөг. За нөөцийн стратегийн ордод хамаарагдах мөртлөө гадагшаа гаргахлаар зэрэг маш том орд за нөөцтэй болчихдог. Дотооддоо үнэлэгдэхээр маш бага нөөцтэй гэж үнэлэгддэг ордууд за газрууд ч гэснээр нөөцөө бид нар бас өөрсдийнхөө мэдээлэлд авч за үүнээс Монголын ард иргэд өөрсдөө бас хувь хүртэх энэ асуудлыг ч гэснээр бид ярих ёстой маа гэдэг зүйлээр санал нэгдэж байгаа. Гэхдээ үнэхээр оюутлын гэрээнээр алдаа оноо байна уу? Үнэхээр бидний яриад байгаа энэ ойлголт буруу байна уу? Эсвэл оюутлын гэрээ үнэхээр аль талдаа ашигтайгаар за засгийн газрын гишүүдийн яриад байгаа за тухайн засгийн газрын гишүүн байсан гэрээг нь баталсан гишүүдийн яриад байгаа шиг аль талдаа ашигтайгаар за Монголын талд илүү давуу ашигтайгаар энэ гэрээ байгуулагдсан юм уу гэдгийг зүгээр л бид уулзаад ярилцсан бүх асуудлуудаа дэлгэрэнгүй яриа. Тэрнээс биш бид яг энэ бол ийм байна. Бид ийм болох ёстой маа гэсэн юм хатуу шаардлага биш юм аа. Ямар ч гэсэн бид улсын хурлаас гаргасан тэр 57-р октоодын хүрээнд энэ гэрээхэр одоо аль талдаа ашигтайгаар батлагдсан бэ гэдгийг л хоёр талаасаа суугаа ярилцъя. Болж гэнэ үү, бүтэж гэнэ үү? Үнэхээр бидний буруу байгаа бол бид бас тэрнийг ч гэсэн олж харах хэрэгтэй байна. Яг одоо байгаа 52 хуудас оюутлын гэрээн дээр бол мэдээж Монголын талд ашиггүй за Монголын талд илүү одоо ашиг өгөхөөсөө илүү монголчууд өөрсдийнхөө маялыг гадагшаа алдаж байгаа ийм агуулгатай зүйл харагдаад байгаа учраас бид энэ асуудлыг хэлцээр гэдэг зүйл яриад байгаа. 30 жилийн дараа бид хэрвээ анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн за 30 жилийн дараанаас бид хувь эзэмшлээ за хууль эрхтэн орчныг бүрдүүлэх замаар одоо өөрсдийнхөө талын хувьцааг өөрсдөө авах энэ асуудал яригдах юм бол мэдээж өмнө ч бас яригдчихсэн. За олон ийм асуудлуудын хүрээнд бид зөвхөн одоо юу гэдэг маш муу хэсгийг нь авч үлдэх гэдэг юм уу хамгийн үнэтэй байгаа олборлоход хямд зарлаар олборлох тэр бүгдийг алдсныхаа дараа хамгийн хэцүү газрын гүнд байгаа за олборлоход ч гэсэндээ хүртэл шаардлагадах энэ зүйлүүдэд бид авч үлдэх гэдэг байгаа учраас за бид мэдээж монголчуудын эрх ашигын төрөнд хамгийн их ярьж амьдрнээс биш бид хөрөнгө оруулагчдыг гаргах за Монгол Улсын нийт хүндрийг гадаад зах зээл гадны хөрөнгө оруулагчдын дунд унгах гэсэн ийм зорилго байхгүй маа гэдгийг онцлож хэлээд байгаа. Тэгээд мэдээж цаашдаа Монголын засгийн газрын одоо 2012-оос 16 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон зүйл залтаарууд оюутлага гэдэг үгийг нь аваад за ер нь Монгол улс стратегийн ордуудад байгуулсан гэрээгээ эргэж харж за ер нь аль талдаа ашигтай бахаар шийдвэрлэнэ гэж засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Гэхдээ энэ асуудлыг эргэж харах нь зүйтэй юм. За дээрх нэр дэвшсэн гишүүдээс мэдээж төр хорой байгуулад энэ асуудлыг ч гэсэндээ эргэж харах нь зүйтэй юмаа гэдэг тэр ямар ч хэлсэн нэгдэж байгаа гэдгийг хэлж байна. Тэгээд мэдээж ээлж чуулга ихсэн ээлж чуулганы үеэр ч гэсэндээ энэ асуудлаас нэлээд бүхэндэгдэх хаа гэсэн ийм асуудал яригдж байгаа. За мэдээж танилцсан хэлгэрцлэгт баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр шинжлэл гэдэг нэрийн доор зохион байгуулагдаж авч хэрэгжүүлж байгаа шинжлэхийн засгийн газрын бодлого нэгбүр ямар хуу хэмжээнд за хэдий ихэр хугацаанд тогтвортой үргэлжлэх юм чадамжтай вэ гэдгийг гадаадын хөрөнгө оруулагч гэсэн энэ цаг мөчүүдэд чигтайван харж байгаа гэдгийг хэлхэн зүүн хэрэг баг. За энэ чүүднээсээ ялангуяа манай Монгол Улсын эдийн засгийн голлогч одоо хөдөлгөөр болж байгаа уулуурхаан салбарт шинжлэхийн засгийн газрын баримтлах бодлогыг нэн тэргуунд яаралтай тодорхой болгох ёстой гэсэн байр суурь эдийн засгчдын зүгээс гарч байгаа. За нөгөө төвөр гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс шинжлэхийн засгийн газрын ашигт матуул хийгээд уулуурхаан салбарт баримталж байгаа бодлого өнөөхөр нь тодорхой болж чадахгүй байгаа учраас зарим нэг хөрөнгө оруулалтын тал дээр ч гэсэн хүлээлт үүсгэх юм асуудлууд үүсэж байна гэдэг байр суурь хэв мэдээллийн хэрэгслээр хийгээд за салбарын мэргэжлүүдийн зүгээс гарч байгаа юм а. За энэ дээр улсын хурлын бүтцийн байгууллагыг ч гэсэн өөрийг нь авч үзэх хэрэгтэй. Манай улсын хурлын бүтэц парламент өөрөө 4 жил тутамд шинээр солигдож эмгэлэн зохион байгуулагддаг учраас за тэр тутамд одоо шинээр зохион байгуулагдаж гарч байгаа гүйцэтгэгчдийн зүгээс өмнөх засгийн газрын хэрэгжүүлж исэн бодлогыг халах за өөрийн засгийн газрын бодлогыг шинээр боловсруулах гэх мэтлэнгийн ийм 4 жилээр зөвхөн ойрын 4 жилд харсан ийм богино хугацааны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах нь бас энэ мэтчлэн уул уурхай хийгээд ашиг матамжийн салбарт маш олон гацааг үүсгэж байгаа гэдгийг хэлхэн зүүн хэрэг баха. За ингээд